Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрум эхлэхэд бэлэн боллоо. Энд ягаан өнгийн хантай цагаан ашаагаар хүрээлэгдсэн 3 давхар вааран дээврээр хуцсан жирийн нэг байшин байна. Хажуугаар нь өнгөрөх хэн ч энэ байшинг с ิจ гтэй гэж бодохгүй. Харин энэ байшингийн гараж руу орвол ханных нь урд хэрэгтэй эргүү зүйлс замбраагүй ураасан байх бөгөөд тэдгэрийг холдуулах юм бол нууц хаалга гарч ирнэ. Хаалгыг нээвэл хонглын өрөөр өгтлөх бөгөөд өрөөний шалыг хар өнгийн бэлтаагаар бүрж ханыг нь цагаан будгаар бутсан байна. Тэнд ганц сандал нэг харж атрал байх тул ашиглагдахгүй агуулгах шиг харагдахш маш с ิจ гтэй нэг зүйлээс нь нэг төрлийн машин шиг харагдах зүйлийг гялхар утаар бүтээсэн байдаг. Энэ өрөө бол Европын хамгийн зартай мафиудын нэг болох Сербийн Балканы мафи ашиглаж исэн өрөө. Ганц сандал с ิจ гтэй машинаар тэд юу хийдэг байсан бэ гэвэл хүмүүсийг барьцаалан тарчлааж хөнөөдөг. Мафийн энэ өрөөг тунш гэж нэрлэдэг байсан бөгөөд гялхар уттай зүйл нь үйлдвэрийн зориулалттай махны машин байв. Өнөөдөр бүгдээрээ Сербийн мафиуд зохион байгуулалтайгаар ямар аимшигтай эргүүдийг үйлцсэн тухай мөн цагдаа нар тэдний хэрхэн хумж авсан тухай маш жигшүүртэй цочирдмоор түүхийг ярина. Ингээд хэрэг рүүгээ орцгоё. Өнөөдрийн хэрэг Европын Серб улсад өрнөн. Хүн ам нь 6.6 сая Серб улс байгалийн үзэсгэлэнт газраар алдартай бөгөөд Европт хамгийн үзэсгэлэнтэй хавцал болох Жирдап энд байдаг. Мөн Уваад дархан цаазтай газар асар том гол эс хэлбрээр тахиралтан урсдаг бөгөөд дээрээс нь харах юм бол яг л уулсын дундуур могоо явж байгаа мэт харагддаг. Ийм үзэсгэлэнтэй улс идэж маш аимшигтай нэг тал нь хулигаанууд. Сербд хөл бөмбөг сонирхдаг хүмүүс маш их болохоор тэд хөл бөмбөгийн талбайд үүмэн самуун тарьдаг гэдгээр алдартай. Цэнгэлдэх рүү хог хаях, талбай руу дайрч орох, тоглогчдыг сүрдүүлэх үйлдэл гаргадаг. Тэдний ихэнх нь Серб, Балканы бүс нутгийн мафиахан байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэд бүлэг хоорондын тэмцлээ хөл бөмбөгийн талбайд хийдэг гэсэн үг. Тэгвэл Балканы бүс нутгийн мафиуд дундаас хамгийн аимшигтай бүлэглэл нь хэмбэ гэвэл Котор клен гэх маф. Клен гэдэг нь манайхаар бол бүлэг, фракц гэсэн үг. Котор гэдэг нь бүс нутгийн нэр бөгөөд үзэсгэлэнтэй аялал жуулчлалын газар. Котор бүлэглэл 2000-ад оны ихээр маш хүчрхэг байсан. Тэдний толгойлогч Дарко Шарич гэхээр байсан бөгөөд зургнаас нь харуул зөөлөн царайтай боловч хар тамхины хаан. Сербийн хууль зүйн сайдын мэдгдснээр Дарко баривчлагдах хүртлээр жил бүр 1 тэрбум еврог зөвхөн хар тамхиар олдог гэжээ. Тэрээр өмнөд Америкаас хар тамхи зөөвөрлөн авчирч Серб, Балканы хойг, Европын өнцөг булан бүрт тарааж мөнгө олдог. Тиймээс Европт Даркогийн гараар дамжаагүй хар тамхи гэж байхгүй гэж яригдах хүртлээр маш алдартай болсон. Одоо шоронд байгаа. 2014 онд хар тамхины эргээр баривчлагдах үед бүлэглэлийн дунд хагарал үүсч өнөөдрийн бүх аимшигтай эргийг эхлэл болжээ. Котор бүлэглэлийн дотоод гишүүд хоорондоо зөрчилдсөөр эцэст нь Кавач клен болон Шкаляри клен гэх хоёр бүлэгт хуваагджээ. Дараа нь мөрдөн байцаах багийнхны хэлснээр бүлэг хуваагдсанаас хойш хамгийн багадаа 5 жилийн хугацаанд 100 гаруй аллах эрэг гарсан байна. Тэд аллах үйлчлэгээс гадна Хорват, Болгар, Македон зэрэг бусад орны мафиудтай холбоотон болж Серб дотроож бусад олон жижиг бүлэглэлүүдэд гар барьж хэн нь илүү том бэ гэдгийг үзжээ. Энэ дундаас Кавач бүлэглэл Яничари гэх хулигаануудын бүлэгтээ гар барьж Яничари хулигаанууд Кавачийн гар үлүүлж ажиллахаар харилцан тохиролцсон байна. Яничари бол Сербд маш зартай хулигааны бүлэг. Тэд хөл бөмбөгийн клубүүдтэй ч нягт холбоотой байдаг бөгөөд клубт хар тамхи нийлүүлж гэмт хэргийн мөнгөөрөө ивент тэтгэж хариуд нь хууль бусаар тасалбар дамлан зарах эрх, цэвэрлэгээ, цэнгэлдэх дотор шар айраг хатаас нь далайн амтнд зарах түүцний эрх, зогсоолын үйлчлэгээ эрхлэх эрх, хамгаалалтын ажил зэрэг мөнгө олж олох бүхий л зүйлийг гартаа оруулдаг. Клубын хувьд хулигаанууд үнэхээр толгойн өвчин байсан ч тэд цаанаа мафтай холбоотой учраас яаж чадалгүй мөнгөн дэмжлэгийг нь авч хүссэн зүйлийг нь хийж өгдөг харилцаатай байжээ. Яничари бүлгийн дэмждэг байсан хөл бөмбөгийн баг нь ФК Партизан. Гэвч Партизан баг Цервена Звезда багийн эсрэг тоглоод 4-0-ийн харилцаатаагаар ялагдал хүлээхэд хулигаанууд тоглогчдын хувцсойлох өрөөрөө дайрч орон шилт холийг нь хагалж үүмэн тарьсан байдаг. Тэр үед тасгалжуулагч Станоевич нүүр, дух болон хамартаа гэмтэл авч хэсэг хугацаанд ярилцлага өгөхөд нь сорвин шууд харагддаг байсан. Үүнийг хараад хүмүүсийн дунд хулигаанууд тэгсэн гих цуу арай тархаж мэдээлэл гарсан. Партизан баг лигтээ төрүүлсэн ч хулигаанууд баярлахаараа асар том бамрууд барьж гарч ирээд цэнгэлдэхийг бүхэлдэн шатаах шахам өмүүлдэг. Гэвч Европт лигтээ төрүүлсэн багууд аваргуудын лиг эсвэл Европын лигт тоглодог мөртлөө Партизан лигтээ төрүүлсэн ч аваргуудын лигт явж чадаагүй. Шалтгаан нь санхүүгийн буруу менежментээс болж тоглогчдын цалинг тавьж чадаагүй. Тэд тоглогчдод асар их хэмжээний цалингийн өртөө байсан бөгөөд Японы тоглогч Асана Токумо хүртэл цалингаа авч чадаагүй улмаас гэрээгээ цуцалж байсан түүхтэй. Ийм асуудалтай багийн ард клубын эзнийг хатгаж дураараа хөдлөж байсан зүйл нь Яничари хулигаанууд. Энэ бүлгийн толгойлогч нь Александр гэх 20 гаруй настай залуу босс байсан бөгөөд дэд босс нь Велко Белиук гэх 30 гаруй насны ирэв. Сербийн хөл бөмбөгийн ертөнцид Белиаг мэдгүй хүн гэж байхгүй. Түүний хоч нь Неволия буюу гамшигт Белиаг гэсэн утгатай.
Хөл бөмбөгийн талбайд ямар нэгэн хэрэг гарч хүн амиа алдах, эсвэл том хэмжээний галт туймар гарвал хүмүүс хамгийн түрүүнд Белиаг сэжгэлдэг. Ингэжээтэл том хэрэг гарч өнөө хил амттай партизан клубын удирдлагын баг бүрэн шинчлэгдэж, цаашид манай клуб шударга ажиллах болно. Хулгайнуудын хяналтанд байдаг төв золон тасалбар дамнан зарах явдлыг бүрэн устгах гэж мэдэгджээ. Үүнээс олж клубын удирдлагууд болон Белиагийн удирддаг Яничари бүлэг хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Бели болон түүний босс Александр нар клубын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзгаар явсан ч уулзалтын үеэр Белиаг гинэт эдгээр юу ч ойлгохгүй байна гэд төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүний нүүрлүү хүчтэй зохиод авчээ. Энэ үеэр клубын удирдлагын хамгаалагчид болон Яничари бүлгийн гишүүдийн дунд том зодон болсон ч хулгайнууд өдөр бүр цэнгэлтгэд үүмэн тарьдаг танхаачууд учраас мэрэгжлийн хамгаалагчид тэднийг дийлсэнгүй. Хэдэн сарын дараа 2016 оны 10 сард Яничари бүлгийн босс Александр амь үрэгджээ. Тэрээр машинтайгаа явж байхдаа буудуулж насварсан. Ингээд дид босс байсан Бели автоматар Яничари бүлгийн шин толгойлогч болж бүлгийнхээ нэрийг Яничаригаас Принципи болгон өөрчилжээ. Принципи гэдэг нь дэлхийн 1-р дайнд итгэхэд хүргэсэн Сербид Австрийн хунтайжийн амь насыг хөнөөсөн алуурчин Гаврило Принципигийн нэр. Белиагийн удирдсан энэ Принципи бүлэг асар том нөлөөтэй байлаа. Тэд анхнаасаа мафийн Каваж бүлэглэлтэй гар барьсан тул Каважийн хувьд байж боломгүй маш чухал түншин болж хувирчээ. Белиаг кокаин зөвөрлөхөөс эхлээд мөнгө угаах, хулгайнуудыг удирдах ажлыг маш гаргууд хийдэг. Мафийн Каваж бүлэглэл цаана нь гол удирдлагыг барьж исэн бол Белиагийн Принципи бүлэг нь тэдний гар үл буюу бодит хар ажлыг нь гүйцэтгэдэг байжээ. 2020 он гэхэд Каваж болон тэдний дайсан Ишкалиари бүлгүүдийн дайн үргэлжилсээр лв. Энэхүү цус дайны төвд хамгийн гол үргийг гүйцэтгэж исэн хүн бол мэдээж Белиа. Тэрээр алга тушаал ирвэл устгах нь хэрвээ амьд үлдээ гэсэн тушаал ирвэл тухайн хүнийг дахир дутуу олгож орхидог. Белиа багын л Мексикийн картелуудыг биширч дуурайдаг байсан бөгөөд картелууд хүмүүсийг яаж хөнөөдөг, цогцыг нь яаж устгадаг талаар үргэлж судалдаг байжээ. Тэгээд тэр Мексикийн картелуудаас ч илүү хэрцгий уул мөр үлдээхгүйгээр тэмцэх аргыг хайж олсон газар нь хамгийн ихэнд гарсан Пинк Хаус. Белиа Каважийн дайсан болох Ишкалиари бүлгийн гишүүдийг барьцаалж өнөختөө яавал нэг ширхэгч ус үлдээхгүйгээр цэвэрхэн устгах вэ гэж бодож жоод Сербийн Белград хотын захад байх Рихтопек гих тосгонд нэгэн хувийн сууц олжээ. Энэ газар нь Дунай мөрөө ойрхон урсдаг маш тайван амгалан хөдөөний тосгон байв. Белиа энэ газарт бол хинт ч мэдэгдэхгүйгээр ажиллаа бүтээж болох юм байна гэж үзээд байшингийн онгилд хүмүүсийг тамлах өрөө зассан. Гаднаасаа жирийн сууд шиг харагдах бөгөөд ханны өнгө нь ягаан байсан тул хүмүүс Пинк Хаус гэж нэрлэдэг. Тэнд хүмүүсийг ар араас нь хөнөөж цогцыг нь ямар ч уул мөр үлдээхгүй устгадаг байжээ. Хамгийн ачирхалтай нь хохирогчид ихэвчлэн өөрсдөө Пинк Хаус руу орж ирдэг байв. Учир нь Белиа тэднийг маш нарийн аргаар урагтан дууддаг байжээ. Тэрхүү өрөөнд амь урагцсан хохирогчдын нэг нь Лука Марич гэхээр Лука ч мөн адил өөр нэг бүлгийн гишүүн байсан бөгөөд Белиагийн эсрэг тал болох Ишкалиари бүлэгтэй холбоотон байсан хулгайны удирдагчийн баруун гар хамгийн ойрын хүн байлаа. Товчхондоо Белиагийн заавал устгах ёстой дайснуудын нэг байсан. 2020 оны 8 сард Лука өөрийнх нь амь насанд аюул тулгарчааг мэдэрчээ. Энэ тэндээс Белиа удахгүй Лукаг ална гинэ гэсэн цуваараа сонсогдож исэн тул маш их түгшиж ингэж явж байгаа гудамжинд буудуулж өгөх нь надад буу эрэхтэйгээд найзаасаа худалдаж авахар тохирчээ. Буу авахар тохирсон өдөр Лука гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ хоолж идэл найз нь залхаж буу бэлэн болчлоо гэрийнхаа гадаа гараад иргэв. Лука гартал багын найз нь машиндаа хүлээж исэн бөгөөд тэд хамтдаа бууны 8-аачин байгаа газар руу шороон замаар тавхиж найз нь Лукаг Пинк Хаусны үүдэнд буулгаж өгөөд өөрөө машинаараа шууд цухтаад алгуулжээ. Гайхаа зогсчихсэн Лукаг олон ирчүүд барьцаалж Пинк Хаусны хонгил руу чирч оруулав. Белиа Лукагийн дотны найзыг мөнгөөр худалдаж аваад түүнийг гуригтаж авчирсан нь инээлээ. Найз нь мөнгө аваад зогссон бол Лука тэрхүү хонгилд аимшигтэй ирүүшүүл тамсжээ. Тэд Лукаг тарчлаажгаад эцэст нь сүхээр хүзүүгэн завчиж хөнөөсөн байна. Тэр үед маш их цус урсан бөгөөд Белиа тэр цусаар Лукагийн нуруун дээр Ковач гэж бичээд зургийг нь авч Лукагийн босс болох Филипп Короч руу чи ч гэсэн ингэж өгнө. Бид чамайг заавал барих болно гэж занал хийсэн зурвсын хамт хэлгээсэн байна. Нас барсан Лукагийн цогцыг хэсэгчлэн тастаж Пинк Хаусны хонгилд байсан махны машинд хийж ботолжээ. Цогц нь ямар ч хэлбэр дүрсгүй гарч ирэхэд хажуугаар нь урсах Дунай мөрөн рүү хайж загсны ололгосон байна. Мөн Лукагийн өмсчсэн хувцас эд зүйлсийг бүгдийг нь шатааж устгажээ. Ийм байдлаар амиа алдсан хүмүүс ганц хоёроор тогтохгүй. Тэдний нэг нь коттеж бүсэд хулгай идэг байсан Радович. Тэрээр муу адил Ишкалиари бүлэгтээ гар барьсан хулгай байсан бөгөөд Белиа түүнийг яг Лукаг алсан шиг бууны 8 ийгэж хуурч авчран Пинк Хаус төнөөжээ. Түүнээс ч муу адил ямар ч улмөр үлдээгүй. Өөр нэг хохирогч нь Милан Липоя гэх ирсэн бөгөөд тэрээр Пинк Хауст амиа алдагстаас хамгийн зартай нэгэн байв. Милан юугаар алдартай байсан бэ гэвэл үнэт эдлийн хулгайч. 2007 онд Дубайн
Дубай мал худалдааны төв рүү 2 машин гинэт дайрч ороод ердөө 2 минут 50 секундын дотор 100 сая еврогийн үнэт эдлэлийг хулгайлжсэн том хэрэг гарсан. Тэр үед маш нарийн төлөвлөгцсөн уг хэргийг хулгайн урлагийн дээд зэг гэж нэрлэжсэн. Энэ бол домогт Pink Panther гэх олон улсын үнэт эдлэлийн хулгайн бүлэглэлийн хийсэн ажил бөгөөд түүний гол гишүүдийн нэг нь Милан байжээ. Милан хожим нь энэ эргээр баригдаж 9 жилийн ял авч шоронгоос суллагдаад шууд Скальяри бүлэгтээ гар барьсан. Ингээд 2020 онд Милан болон түүний нөхөд Кавач бүлгийн босс Звицерийн амийг хөнөөх төлөвлөгөө боловсруулж халдлага үйлдсэн байна. Звицер олон удаа буудуулсан ч гайхамшигтайгаар амьд үлдэж чаджээ. Амьд үлдсэн Звицер уурлаж намайг алхахыг оролцсон новшиг хурдан олж устгах гэж тушаасан тул Белия алуурчны мөрөөр мөрдөж явсаар Скальяритай холбоотон болсон Pink Panther-ын гишүүн Милан байсныг олж домогт Pink Panther-ын төгсгөлийг манай Pink House-д үзүүлж өгийгээд түүнийг урагдах төлөвлөгөө боловсруулжээ. Тухайн үед Милан халдлагаа бүтлгүүцсэнийг мэдэж өөрийнх нь 8 наснд аюул тулгарч байгаа гадарлан хуйгалсан машин худалдаж авахар хайжсэн. Белия Миланы нэг найзыг мөнгөөр худалдаж авсан байна. Өнөөх найз нь Милан руу залгаж би хуйгалсан машин зардаг компани олчлоо. Уулзалт товлсон байгаа хамт явъя гэж хуурчээ. Тэдний хамт очсон газар нь бас л Pink House. Милан тэнд аимшигтай эрүүшүүлт амсаж сүхээр завчуул амин үргэцсэн бөгөөд түүний цогц одоо ч олдоогүй байна. Тэгвэл цогцсон ч олдоогүй ийм нарийн бөгөөд цэвэрхэн устгасан байхад мөрдөн байцаах багийнхан хохирогчдын хэн болохыг мөн Pink House-ыг яаж мэдсэн бол энэ бүхэн мафиудын гар утасны нууц задарснаас олж илэрсэн. Мафиудын хувьд нууцлал бол хамгийн чухал зүйл. Тиймээс тэд маш тусгай зориултын Sky ECC гэх гар утсыг ашигладаг байв. Үүнийг Канадын Sky Global гэх компани бүтээсэн бөгөөд утас нь тусгай нууцлалын системийг суулгаж өгдөг. Анх үүнийг томоохон компани захирлууд эсвэл батлан хамгаалах яамны ажилтнад зориулан бүтээсэн боловч харамсалтай нь МАФ, Карл гэмт хэрэгтнүүдийн дунд нууцлалын дээд зэг гэж цувраацаар бүгд үүнийг ашиглах болжээ. Гаднаас нь харуулж жирийн ухаалаг утас шиг үйлдлийн системийн жижиглэг харагдах боловч утасны камер, микрофон, GPS зэрэг функцүүдийг нь бүрэн идэвхгүй болгосон байдаг. Хэрвээ тэдгээрийг ашиглахыг хүсэх юм бол тусгай код оруулах шаардлагатай. Тусгай кодыг утасны тооны машин руу орж оруулдаг байжээ. Жишээ нь тооны машин дээр 25-ыг үржих нь 17, нэмэх нь 313 гэх мэтээр өөрийн гэсэн нууц дугаарыг оруулж тэнцүүгийн тэмдэг дарахад утасны цэсэнд байхгүйсэн цоо шин нууц орон зай гарч ирдэг. Мэдээж тэд утсаа өөрийн жинхэнэ нэрээр ашиглахгүй зөвхөн нууц нэр хэрэглэж маш цөөхөн ихтгэлтэй хүмүүсийн дунд шифрлэгдсэн буюу кодлогдсон хэлбэрээр харилцдаг байлаа. Мөн устгах функц нь маш сайн. Жишээ нь 3 хоногийн дараа устгах гэж тохируулчих юм бол бүх дата 3 хоногийн дараа автоматар алга болдог. Хамгийн чухал функц нь kill switch буюу устгах товчлуур. Гар утасны товчлуур дээр тодорхой нэг нууц дугаарыг дарахад утас бүрэн үйлдвэрийн төлөвтөө шилжиж бүх зүйл устдаг байв. Үүнийг хизээ ашигладаг вэ гэвэл дайсандаа бариглах үед эсвэл цагдаад баривчлагдах үедээ утсаа шалгуулна уу гэхэд төр үлээгээрээгээд өнөөх кодыг дараад бүх зүйлээ устгадаг байжээ. Бүр алсаас устгах боломжтой гинэ. Нууцлал нь тийм найдвартай байсан болохоор Sky ECC-г зардаг Sky Global компани нь 90 хоногийн дотор манай утсыг хакертаж нууц үгийг нь тайлсан үнд $5 сая өгөх болно гэж ам гарч сурталчилгаа хийдэг байв. Тэр ирээрээ өөрсдийнхөө системд итгэлтэй байсан. Тиймээс гэмт хэрэгтнүүд үүнд бүрийг итгэж ашигладаг байлаа. Мэдээж нэлээд үнэтэй энэ гар утсыг нэг удаа худалдаж аваад зогсохгүй жилд 2200 еврогийн хураамжтуулдаг байсан. Гэвч энэ төгс нууцлал нь эцэстээ задарсан байна. Дэлхийд даяар гэмт хэрэгтнүүд үүнийг ашиглаж исэн тул олон улсын мөрдөн байцаах багууд хамтран ажиллаж кодыг тайлахаар оролдож эхэлжээ. 2021 онд Нидерланд болон Францын цагдаа нар харт амхны картлыг мөрдөж явахдаа кодыг нь тайлж чадсан. Тэр үед мөрдөгчид зөвхөн хэд хэдэн баригдсан эрхтний утсыг нээж үзэж зогсохгүй Sky Global компани сүлжээг бүхэлд нь мөрдөж эхэлжээ. Мөрдөн байцаах багийнхан Sky Global-ийн үндсэн сервер нийт 2 ширхэг байдгийг олж серверүүд нь хоёулаа Францын хойд хэсэгт байрлаж байгааг тогтоосон. Францын цагдаа нар серверүүдийн IP-г нууцаар тагнаж эхэлсэн байна. Утас чагнадаг шиг сервер руу орж гарч байгаа бүх дата мэдээллийг нууцаар хуулбарлаа авч явах явцдаа тэд шифрлэлтийн баталгаажуулалтын сертификатыг гартаа оруулж чаджээ. Сервер дээрх дата мэдээллүүд нь шууд уншигдах хэлбэрээр бус бүгд шифрлэгдэж хадгалагддаг тул жирийн хүн харах юм бол харь гаригийн хэл шиг юу ч ойлгохгүй. Гэвч тэрхүү сертификат буюу түлхүүр байвал түүнийг тайлж унших боломжтой болд юм байна. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан нууц түлхүүрийг олж авснаар дотор нь юу байгааг тодорхой арах боломж бүрджээ. Үүний тусламжтайгаар Франц, Бельги, Нидерландын дижитал багийнхан Sky Global серверийн бүх датаг тайлж унших аргыг боловсруулж чадсан. Тэр үед мөрдөн байцаах багийнхан хэвлэлийн баг хуралзаарлаж Бельгийн ерөнхий прокурор Фредерик Ван Леев маш итгэлтэйгээр бид Sky Global серверийн бүх гэмт хэргийн датаг гартаа орууллаа гэд Sky Global тандаж бид өнөөх $5 сая өгч аавъя гэж хошигножсэн түүхтэй.
Юутай ч мөрдөн байцаах багийнхан ийм аргаар мафиудын хоорондоо солилцсон бүх зурвасыг олж авчээ. 170 мянга гаруй Sky ISIS гар утасны мэдээлэл байсан бөгөөд зурвасын тоон 100 саяас давсан. Үүнийг Европын хэд хэдэн орны мөрдөх албатныхан хамтарч шинжилж үзсэн байна. Тэгээд хамгийн түрүүнд аль бүс нутагт энэ утсыг хамгийн их ашигласан бэ гэдгийг урсгалаар нь хөгөөд үзтэл нийт зурвасын 25-аас илүү хувь нь Бельги болон Нидерландд байжээ. Бельги бол Европын хар тамхины гол хаалга. Бельгид Антверпен гэх том бомб байдаг бөгөөд Аз өмнөд Америкаас орж ирж байгаа бүх хар тамхины ихэнх нь энэ бомбоор дамждаг учраас тэнд солилцсон зурвасын хэмжээ асар их байжээ. Үүний дараа урсгал хамгийн их төвлөрсөн газар нь Балканы хойг байсан бөгөөд тэнд Серб улс байдаг. Эцэст нь мөрдөгчид Бельгийн олон түүний гишүүдийн харилцан зурвасуудыг нээж үзэхэд доторх агуулга нь маш аимшигтай. Нэг групп чатанд Сопрано гэх нууц нэртэй хүн тэр новшийн хоолойг хурдан боож аал гэж тушааж исэн бөгөөд үнийг бичсэн үнэн нь Бельги байлаа. Мөн өөр нэг зурваст Белградын төвд Мексикийг үзүүлж өгье гэсэн байв. Бельги Мексикийн картлуудыг биширдэг байсан тул Мексикийн тэр хэрцгийллийг энд үзүүлж өгье гэсэн утгаар хэлсэн байлаа. Бүр зурвасаар тарчлаа, аал, ингэж устгах гэж шууд тушаал өгдөг байв. Түүнчлэн тамалж байгаа нарийн тодорхой тайлг нь бүгдийг нь дэлгэрэнгүй бичиж явуул гэдэг байжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Бельги өөрөө пинк хауст байхгүй эсвэл өөр хэрхэн газар байхдаа хохирогчдыг тарчлааж байгаа дүр зургийг харах боломжгүй учраас гар үл болсон хүмүүсээсээ нарийн бичиж тайлгнахыг шаарддаг байсан. Туслагууд нь тэгжийн ингэжийн гэж хэлэхэд Бельги тунд нь маш их баясаж үргэлжлүүл гэсэн ганцхан зурвас илгээдэг байв. Энэ үргэлжлүүл гэдэг үг нь түүнийг хөнөөж махны машинд хийж бутал гэсэн утгатай байжээ. Бусад зурвасуудыг үзвэл би аль хэдийнэ энэ новшийн арьсыг хуулсан. Мөн үүний толгойг нь тасцчлаа гэсэн байв. Иймэрхүү зурвасуудаас гадна маш олон аимшигтай тарчлааж байгаа хөнөөж цогцыг устгаж байгаа үйл явцын зургууд олджээ. Мөн хохирогчдыг хуурч авчрахын тулд найзуудыг нь мөнгөөр худалдаж авахдаа хөлсөнд нь биткойн өгчээсэн бөгөөд тэрхүү гүйлгээний төвгүүд ч бүгд гарч ирсэн. Үүнээс гадна хуурамч бичиг баримт, багц бэлэн мөнгөний зураг, хууль бус бууд зэвсэг, кокаин тэрүүлж байхдаа авсан зургууд гэх мэт байв. Уг нь Sky ISIS-ийн утас нь автоматар устгах функцтэй байдаг ч Бельги үүнийг ашиглаагүй. Тэрээр гаж донтон шиг зургуудыг дахин харахыг хүсдэг бөгөөд бусад гишүүддээ ч илгээдэг байжээ. Эхлээд Францын цагдаа нар энэ бүх агуулгыг шалгаж баталгаажуулаад хүн амны маш тодорхой баримт учраас Сербийн цагдаа нар шилжүүлсэн. Үүний дараахан пинк хаус руу цагдаа нар дайрч ороод гаражны хаалгыг нээж нууц хаалгаар нэвтрэхэд өнөөх асар том махны машин байсан. Мөн шалан дээр бэлтаан нааж ус зайлуулах сувг гаргасан байх ба тэнд цусны толб энэ тэнд гүйцэлсэн байв. Цагдаа нар шал болон ханнаас цусны дээж авч ДНХ шинжилгээ хийхэд хамгийн багадаа 7 охирогч мөр гарч иржээ. Гэхдээ энэ нь хамгийн бага тоо бөгөөд магадгүй үүнээс ч олон хүн байж болно. Учир нь тэд хүн алхахдаа яг Декстер кинон дээр гардаг шиг шал, хан таазандаа гялгаруудыг маш нэм байнааж ажиллаа идэг байсан тул цусны толб нь үлдээгүй хохирогч байж магадгүй. Ингээд 2021 оны 2 сард Бельгиг оролцуулаад 30 гаруй гишүүдийг Сербийн цагдаа нар баривчилжээ. Яллах дүгнэлтийг нь үзэх юм бол гэмт хэргийн бүлэглэл байгуулсан. Олон удаагийн хүн амны эрэг, хар тамхины 8, зэвсгийн 8, хүн барьцаалсан эрэг, мөн хүчирхийллийн эрэгчэв. Хохирогчд нь бүгд эрэгтэйчүүд байсан ч тэднийг хүчирхийлдэг байжээ. Прокурорын зүгээс Бельгиад бүх насаар нь хоригдол төлөвлөсөн бөгөөд шүүх хурал одоо ч үргэлжилж байна. Шүүгдэгчдийн тоог хэтэрхий олон. Түүнийг дагаад гэрчүүд ч их байгаа тул шүүх хурал сунжиж байгаа бөгөөд Серб улс өөрөө шүүх ажиллагаа нь маш удаан явагддаг орон гинэ. Ялангуяа ийм зохион байгуулалтыг гэмт хэрэг нь үндсэндээ хэдэн жилээр үргэлжилдэг. Мөн өөр нэг шийтгэл хүлээж байсан газар бол Sky Global компани. Европын мөрдөн байцаах багийнхан Sky Global компаниг Sky ISIS-ийн утсыг бүтээж мафийн гэмт хэрэг зохион байгуулалтаар оролцсон гэж үзжээ. Хохирсон улс орнууд зөвхөн Европоор тогтохгүй Өмнөд Америк, Хойд Америкийн гэмт хэрэгтнүүд бүгд үүнийг ашиглаж байсан тул цар үрийн дэндүү том байв. Sky Global-ийн сервер рүүгээ орвол энэ бүх датаг шалгах боломжтой байсан. Хүн амны эрэг, хар тамхи зөөхөд танаа утсыг ашиглаж байгааг мэдсээрэж зөнд нь орхисон гэд тус компани гүйцэтгэх захирал Жан Франсуа болон борлуулалт хариуцсан захирал Томас Хөрдман Франц болон Америкийн нэгдсэн улсад шүүхэд өгчээ. Захирал үүнийг эсэргүүцэж Sky ISIS-ийн утас бол хувь хүний нууцлалыг хамгаалах үүднээс бүтээгдсэн утас болохоос биш гэмт хэрэгт зохион бүтээгдээгүй гэж мэдэгджээ. Гэвч тэдний гол үйлчлүүлэгч нь яагаад жилд нэмэлтээр 2200 еврогийн төлбөр төлөх боломжтой дээрэмчид маф картлууд байсан бэ гэдэг нь асуулт хэвээр үлдсэн. Мафийн бүлэглэлийг устгасан нь чухал ч гэсэн үүнээс илүү аимшигтай зүйл цаана нь үлдсэн байв. Энэ бол Бельги болон Сербийн засгийн газрын эрх баригчдын холбоос үлбэ. Анх Сербийн засгийн газар асар том гэмт хэргийн бүлэглэлийг устгалаа гэд цагдаанараас цаашааж иргэдэнч баяртай. Гэвч мөрдөгчөд гүнзгийрүүлэн шалгах тусам Сербийн ерөнхийлөгч нь Бельги шиг хулиган мафиудын ард байж тэднийг хамгаалж исэн гэх сэжиг таамаг гарч иржээ.
Бодоод үзэх юм бол Белиа ийм аимшигтай алхахуудыг нүдээж завчгүйгээр үйлцэн нь түүний ард маш найдвартай арт тал байсантай холбоотой байж болно. Сербид 2017 онд Александр Вучич гэх ерөнхийлөгч сонгогдсон бөгөөд Вучичийг ерөнхийлөгч болсноос хойш өнөөдрийг хүртэл тус улсад 50 өдөр гэж байгаагүй. Иргэдийн эсэргүүцэл маш ихэв. Ерөнхийлөгч нь дарангуйлагч шинжтэй үг хэлэх хэрэгчлөөг боогдуулж авилгал нь өдөр ирэх тусам гарч исэн тул Вучич ерөнхийлөгч нь бүрэн эрхийн хугацааны ихэнх үед улс даяар дарангуйллын эсрэг тэмцэл жагсаал өрнөжилөө. Ингэжээтэл иргэдийн дургуутлыг дээд зэгтэнд хүргэсэн нэг хэрэг гарсан нь 2024 оны Сербийн Нови Сад галт тэрэгний буудлыг шинээр засварласан явдал байв. Гэвч удалгүй тэнд суйрлуулсан сарвчин нурж унсны улмаас 16 гим зэмгүй иргэд амь насаа алджээ. Гэвч энэ хэрэг нь бүгд найрамдах Хятад ард улстай холбоотой байв. Тухайн төсөл нь Хятадын Ши Жинпин даргын нэг бүс нэг зам төслийн нэг хэсэг байсан бөгөөд Хятадын төмөр замын компани болон Хятадын төрийн өмчөд барилгын компаниуд хамтран оролцсон байжээ. Ерөнхийлөгч Вучич бол Хятадыг тууштай дэмжигч тэрээр Тайвань бол Хятадынх гэж ил тод мэдэгдэжсэн бөгөөд Ши Жинпин 2024 онд Сербид зочлоход маш сүрэлгээр угтаж авсан. Олон мянган иргэд Хятадын төрийн далбааг барьж зогсон түүхэнд байгаагүй хүлээн авалт хийсэн байна. Мөн Сербийн томоохон төслүүдийг дандаа Хятадын компаниуд авдаг байв. Серб Унгарыг холбосон хурдны төмөр замыг Хятадын компани тавьж, Пупин бриж гүүрийгч Хятадын компани барьж, Сербийн засгийн газар улсынхаа хамгийн том гангийн үйлдвэрийг Хятадын компанид худалджээ. Мөн Европт хамгийн томд тооцогдох зэсийн уурхай болох Боор уурхайгч Учичийн засаг захиргааг Хятадын компанид худалдсан байна. Үүнд Сербийн иргэдийн бухимдал маш их байлаа. Яагаад манай улсын гол баялаг үйлдвэрүүдийг Хятадд худалдаад байгаа юм бэ гэжэтэл галт тэрэгний буудлын сарвч нурж олон хүний амь ирсцэн. Иргэд уурлаж тендер явцыг ил олго хяналтыг яаж хийснийг засгийн газар болон Хятадын компанийн хооронд ямар сүлбэ байсныг нэгэнгүй шалга гэж шаардсан боловч Сербийн засгийн газар юу ч ил болгосонгүй. Зөвхөн холбогдох хэдэн үнийг ажиллаас нь чөлөөлжээ. Үүнээс олж Серб даяар ялангуяа их сургуулийн оюутнуудаар удирдуулсан том хэмжээний жагсаал өрнөж авилгалыг устгахыг гэсэн тэмцэл улс даяар тархан нэг жил тасралтгүй үргэлжилсэн байна. Ингэж жагсаал болоход ерөнхийлөгч Вучич жагсаалын талбай руу мафууд болон хулигануудыг илгээжээ. Тэд иргэд рүү бороохоо далайж чулуу шидэж солиод буудуулан хэтэрхий зэрлэгээр дарангуйлжээ. Тийм байдлаар иргэдийг хүчээр барьж цагдаа тушаах нь хулигануудын үүрэг байжээ. Иргэд энгийн хувцастай хүмүүс яагаад бороохоо бариад байгаа юм бол тэд хэн болоод иргэдийг цагдаад өгөөд байгаа юм бэ? Цагдаа юм уу танхаажууд юм уу гэж сэжгэлж эхэлсэн. Харин засгийн газар мэдээж үгүй гэж мэдүүлсэн ч энэ нь Sky ECC утаснаас илэрсэн байна. Белиаг баривчлагдах үед түүний утсан дээрх Viber чатуудыг үүсгэхэд Белиа Сербийн цэргийн цагдаагийн хамгийн дээд тушаалын үнэтэй шууд холбоотой байжээ. Жирийн нэг хулиганы бүлэгтээ цэргийн дарга ярилцах ямар шаардлага байх вэ? Гэвч чатыг нь үзвэл цэргийн дарга Белиад өнөөдөр тийш яв, маргааш тийшээ оч гэж зааварлаж Белиарын хэргийн газраас хин энийг барьлаа. Одоо яах вэ гэхэд цаанаас нь төр үлээж одоо устгах гэх мэтээр тушаал өгчөөжээ. Белиаг л хууль сахиулах эрх мэдэлтэй цагдаа цэрэг шиг хариулж исэн. Мөн цэргийн дарга нь цаашаа дээд тушаалын үндэ тайлгнадаг байсан бөгөөд тэр хүн нь Диана 1987 онд төрсэн залуухан эмэгтэй бөгөөд Сербийн дотоод хэргийн дэд сайд цагдаагийн газрын 2 дугаартай удирдах албан тушаалтан байв. Нэгэн цагт Сербийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэгддэг байжээ. Цэргийн дарга Диана руу өнөөдөр Белиад тэгж зарвалсан. Белиа ингэж тэгж ажиллах болно гэж тайлгнаж эргээд Белиад Дианад ингэж тайлгналаа. Мөн энэ удаагийн хэргийг босс болон том боссч тайлгнасан гэж зургаас илгээдэг байжээ. Диана цагдаагийн 2 дахь хүн байсан бол түүний дээрх босс болон том босс нь хинбэ гэдг нь тогтоогдоогүйч хүмүүс энэ таамгаар босс нь тухайн үеийн дотоод хэргийн сайд харин том босс нь ерөнхийлөгч өөрөө байсан гэх хардлага байдаг. Диана болон Белиа нар маш дотн харилцаатайсан бөгөөд энэ нь жагсаалд арахаас ч өмнөх холбоо. 2017 онд Белиа хүн амны иргэн сэжигтнэр татагджээ. Хохирогч нь Властимир гэх тулаанч залуу гинэт амиа алдсан байна. Тэр үе цагдаа нар Белиагийн утсыг хурааж авсан ч Диана дээрээс цагдаа нар руу залгаж Белиагийн утсанд битгий үр гэж хэлснээр Белиа ялгүй мултарчээсэн. Энэ харилцаан сүүлд ил болж 2025 онд Диана шүүхээс 1 жил 4 сарын хорих халаануусан байна. Хамгийн гол нь Белиа шүүх хурал дээр бөмбөг тесэлж Диана төдийгүй манай бүлэг бүхэлдээ ерөнхийлөгч Вучичийн шаардлага болон зааварчилгааны дагуу байгуулагдсан гэж мэдэгджээ. Түүний эснээр хөл бөмбөгийн цэнгэлтгэд засгийн газрын эсрэг жагсагчид гарч ирвэл тэнд очиж хүч хэрэглэн сүрдүүлж тарах нь Белиагийн үүрэг байсан гинэ. Хэрвээ үзэгчид Вучичийг шүүмжилсэн урайл оозон барьж хашгирвал тэднийг барьж аваад зоддог гэжээ. Ерөнхийлөгчийг хараасныхан төлөө мафийн иргэдийг барьж авдаг гэсэн гэхээр Белиа үндэ ерөнхийлөгч Вучичийн гар үлээсэн гэсэн үг. Энэхүү илчлэлтүүд ар араасаа гарахад ерөнхийлөгч Вучич бүх хардлагыг үгүйсгэж би Белиатай уулзж байгаагүй, огт мэдгүй гэж мэдэгджээ.
Гэвч Сербид мафийн эргийг удаан хугацаанд мөрцөн сэтгүүлч Стиван энэ эргийг нэгтгэн дүгнжүүлээд Бели одоо зөвхөн зодон хар тамхи биш хүн амны маш эрсэг эрэгт унсан. Тэр дундаа зурган баримтууд үлдчихсэн. Дээр нь Сербийн цагдаа биш Францын цагдаа нарыг илрүүлээд өгчихсөн учраас нууж хаах ямар ч аргагүй болсон тул ерөнхийлөгч Вучич Белиаг золиослохоор шийдэж өөрт нь аюул учрахаас сэргийлж харилцаагаа тасалсан гэж тайлбарласан байна. Одоо Бели болон түүний туслахуйч шорондоогооч иймэрхүү засгийн газартай сүл болцсон явдал нь өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бөгөөд хулиганууд, мафиуд иргэдийн амыг таглах ажил хийсээр байгаа гинэ. Мөн ерөнхийлөгчийн эрх мэдэл дэндүү их учраас цагдаа прокурорууд ч дураараа хөдөлж чадахгүй байгаа. Гэвч хамгийн сайшаалтай зүйл нь иргэд тасралтгүй жагсаал хийж засгийн газрыг маш хүчтэй шүүмжилсэний үр дүнд саяхан буюу 6 сарын 27-нд ерөнхийлөгч Вучич суудлаас огцрохоо мэдгдснээр тус улсад хугацаанаас нь өмнөх ерөнхийлөгчийн болон парламентын сонгуул болох гэж байгаа юм. Энэ бүхэн Сербийн иргэд дарангуйллын эсрэг тууштай тэмцсэний үр дүнд олж авсан маш том ялалт баг. Өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Бичлэг маань таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.